Одоо энийг та тарж гинөө. Бүрхэн хавчаар байгааз. Тэгээ би сая сүүлд 6 сарын 1-нд хүүхдийн баяраар хүрээлэн дээр Doritos нэг юмд оролцоод тэнд надад нэг хүүхэд энийг Coralt зөвлгээрээ гэд өгсөн амар хөөрхөн. Өгсөн хүүхэд үзчихвэл баярлаа. Энийг юусэн ингэж ихнээс нь авахгүй. Одоо Coralt маань ингээ банк энийг ингээ зүгээд байж ахалнаа. За би сүүлийн үед хайч болоо даав тоглоомонд ерөнхийдөө бүр амар дуртай болчиход байгаа хгүй. Тэгээ одоо шууд хоёулаа хайч болоо даавд изээ. Хайч чулуу даав гингүүт чи яг нэг юм гаргаад би нэг юм гаргаад тэгээ хоёулаа үзээ. Хайч чулуу даав. За дахиад нэг үзье. Хайч чулуу даав. Тэзээ ер нь яг юм хайчлууд аваатай кино мөн юу гэдэм болоо гэд хайж явж байгаад 2018 онд нээлттэй ээж байсан найруулагч Хан Яны Animal World гэд хятад кино болоод үзчихлээ. Нилээн том өр мөрөнд орцсон нөхдүүд нэг тийм хөлөг онгоцон дээр цугларангуудаа баячуудын урд янзын сайхан хайчлууд авуудаад хожиж байгаа нууд нь асар их мөнгө олох боломжтой, хожигдож байгаа нууд нь эсэргээрээ тэр баячуудын өмч болоод буруу гарын химийн туршилтанд бие тушаанаа гэдэг. Ер нь бол айгүй энгийн ирнэ сонирхолтой концепттэй survival action adventure кино байгаамаа. Өнөөдөр би тэгээ та нартайгаа энэ киног сайхан хуваалцах гэж байна. Өнөөдрийн маань дугаартай KFC-гийн шинэхэн бүтээгдэхүүн болох сундаг бясалгатай моцарелла бургер болон амтад шаржгансан скуп шарсан төмс маань хамтран ажиллаж байгаа. 4 инчийн зөөлөн талах шүүслэг филе мах, сундаг бясалгатай cheese patty болон халапино бясалгатай соус нарыг бүгдийг нь өөртөө багтаасан энэхүү бүтээгдэхүүний маань үндсэн үнэ нь 13,500, хамтдаа багтсан 49,000, ариун багтсан 80,000 төгрөгөөр худалдаалагдж байгаагаас гадна хамгийн гол нь маш үн цэнтэйгээр буюу хүргэлтээр захиалах боломжгүй зөвхөн салбарууд дээр өөрийн биеэр очиж авах боломжтой байгаа юм байна лээ. Тэгэхээр манайхан моцарелла бургер болон скуп шарсан төмсөө амтархан авч идээрээ. Сүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харцан чин мас орн галзуургаад ганц гурван номер чин нугар чин нуруу чин төгс эй бад бич зурагч чин төгс чамд хэлэх хүүхс мөр Тэгэхээр кино маань Ли Ефенгийн тоглосон Кайси имэх хүүхдүүдийн төвд алиалагчийн ажил хийж амьдралаа залгуулдаг залуугийн дүрээр хэлж байгаа. Кайсигийн өөрийнх нь тайлбарлаж байгаагаар болохоор манай өвн нэг тийм сэтгцэн ч гэх юм уу өвчтөй юм байна лээ. Багтаа супер клаун гэж хүүхэлдэйн киног айгүй их үздэг байжгаад одоо харин яг тэр хүүхэлдэйнийхээ гол дүрийн супер алиалагчийг өөрийгөө гэж заримдаа төсөөлчдөг тийм өвчин гэдэг байгаа. Сэтгэл санаа нь асар тухгүй болсон үед ойр авд нь байгаа бүх эл хүмүүс хүн амир мангас болж хувирангуудаа манай өвн рүү дайрж яана гэж харагддаг. Манай өвн яг тэр үеэр нь супер алиалагч болоод хувирчдэн гэж хэлээ. Гэтэ мэдээж эдгээр нь зүгээр л төсөөлөлтүүдий те. Ямар ч тач Кайсигийн маань өвчтэй ээж нь одоо хүртэл эмнэлэгт ухаангүй өвдөж байгаа ч гэсэн Кайси чаваас тэгээ ээжийнхээ эмчилгээнд мөнгөөр тус болох нь байтугай өөрийгөө өвчтэйж чадахгүй л яваал юм л да. Бас дахиад нэг юм гэвэл Кайси ээжийг нь хариуцж байгаа совилогч охиныг чин сэтгэлээсээ крашилдаг, хайрладаг ч гэсэндээ дахиад сэтгэлээ илчлэх нь байтугай үй мөнгө зээлж төвөг удаж мудаал. Ер нь л амьдралд нь болж үтж байгаа юм айгүй цөөхөн. Яжитл нэг өдөр багийнхан найз Лижүн гэж байр борлуулалтаар ажилладаг залуу Кайси дээр ирэнгүүтээ маний чинь ажиллаж байсан нэг үнэтэй байрны 12 сая долларын үнэтэй пентхаусын эзэн нь өрөнд ороод мөнгөний шаардлагатай болчихсон болохоор пентхаусаа тал үнээр нь зарна гэдэг байгаамаа. Би өөрөө байраа барьцаалж зээл аваад 3 саяыг олдсон байгаа гэд. Ер нь бол тэр үлдсэн 3 сая Кайсигийн ээжийнх нь байрыг барьцаалаад олчихё гэдэг санал тавихчл байгаа юм байлээ л дээ. Кайсигийн аав нь нас ураад нилээн удцсан. Тэгээд тэр байр бол ааваас нь үлдсэн цорын ганц хөрөнгөч гэсэн. Ээжийнх нь би ерөөсөө сайжирж өгөхгүй байгаа энэ үед бол Кайси мөнгөний төлөө юу ихэд бэлэн сэтгэл зүйн тогтворгүй байж таарсан болохоор Лижүний тэр саналын зөвшөөрөөд гэрээнд нь гарын үсэг зурчт юм аа. Тэр нь угаасаа фэлтг нь ойлгомжтой шүү дээ. Лижүн утсан авахгүй байж байгаад нэг удаа утсан авахдаа манийгаа уучлаарай өгшөө. Дараа нь яаж хийж байгаад би мөнгийг чинь буцаага төлнө гэж хуцаж байгаа юм чинь. Ажилдаг борлуулалтын компани руу нь явж очиод Лижүн хаана байна гэж сурахад Лижүн 2 сарын өмнө өөр нэг үйлчлүүлэгчээ луурдаад ажилласаа халагдаад гэх юм уу да ор сурггүй алга болцсон юм байна лээ. Тун удалгүй нөгөө Лижүнтэй хамт яваад байсан шивэстэй нөхөр манай үнийг ирж аваад захирал дээр аваачаад уулзуулахад захирал нь Майкл Даглас сууж ивэл яах вэ? Харин тэ нөгөө нэг Basic Instinct, Wall Street, David Fincher-ийн The Game, MCU-гийн Ant-Man энэ төр дээр тоглодог Hollywood-ийн дээд зэрэглэлийн жүжигчин Майкл Даглас
хятад кинод тоглосон байлээ. Энэ дүр нь ямар ч байсан өнөөх Лежүний мөнгө зээлсэн компанийн захирал Андерсон гэдэг хүн баггүй юу? Кайсиг сайн сонсчээ гэж суулгаж агаад танаа найз Лежүн надаас зээлсэн мөнгөөрөө хэдхэн цагийн өмнө казинод бооцоо тавьж тоглоод бүгдийг нь алдчихсан. Хэдий чиний буруу биш ч гэсэн чи ч гэсэн надад өртөө. Барьцаан тавьсан дээр ээж чинь байшин одоогоор миний өмчгөлсэн үг шүү дээ гингүүтээ зээлсэн мөнгөнийх нь хүү энтрийг тооцоод үтсэн чинь ер нь бол манай Кайси Андерсонд 8 сая гаруй долларын өрөнд орсон болж таарж байгаа. Тэгээд за хамгийн гол нь тун удахгүй буюу 3 хоногийн дараа Андерсны зохион байгуулдаг нэг юм мангар өндөр шагналтай үхлийн тоглоом гэх юм уу да зохион байгуулагдах гэж байгаа юм байлээ. Хөлөг онгоц нэг арлаас хөдлөөд өөр арал руу аялах хугацаанд тоглоом тоглож тоглоомондоо сайн оролцож чадвал өрөнд өгөх мөнгөө ханган олох боломжтойгоос гадна бүр экстра кэштай ч гарах боломжтой болж таардаг. Тэгэхээр тэ товчхондоо бол Кайсид 2 сонголт байгаа. Тэмцээнээс татгалзаад яаж иж хагаад баас цэвэрлээд ч хамаагүй хоолны мөнгөө танан байж 40 жил ажиллаад өрөө төлөх эсвэл мангар итгэхэд хэцүү шейди хүмүүст буюу одоо Андерсны багт итгээд тэр үхлийн тоглоомонд нь оролцохоор шийдэх нь ойлгомжтой шүү дээ. Тоглоом руугаа явхаас өмнө өнөөх совлогч охин дээр очиод хэрвээ би 7 хоногийн дотор эргэж ирэхгүй байх юм бол ээж минь амьдралынхаа сүүлчийн хэдэн сарыг бага зовломтойгоор өдөж өгөөрэй гэд хэлэхэд совлогч охин угаасаа нэг л юм биш байгаагаа ойлгоцсон те. Яасан бэ? Хайчих гээд байгаа юм бэ? Мөнгөн санаа зовх хэрэггүй штэ. Чамайг дажгүй ажилд ортол чинь би тусалж дэмжиж болно штэ гэд хэлсэн ч гэсэн Кайси нэгэнтээ шийдвэр гаргацсан нь ойлгомжтой. Хэрвээ би эргэж ирэх юм бол чамайг дахиж хизээч орхихгүй гэж хэлээд хөлөг онгоц руугаа явж байгаа юм аа. Андерсны хүмүүс угаасаа тэднэрт одоо хөлөг онгоцны байршил энтриг мэддэхгүй тулд тариа тарьж унтуулангуудаа хөлөг онгоцонд суусныхаа дараа сэрэж байгаа. Нэрэл бүр захан нүл үзэгдэх мангар том далайн дунд мангар том хөлөг онгоцон дотор сэрж идэг. За тэгээ илүү одоо юм нуршаад яах вэ? Хамгийн гол нь тэр нэг одоо үхлийн тоглоом шүү дээ. Тоглоомоор let's go. Хүн болгонд 12 ширхэг карт байгаа. 4 ширхэг хайч, 4 ширхэг чулуу, 4 ширхэг даавуу. За бас хүн болгонд 3 ширхэг од буюу ер нь бол одоо ам гэх юм уу да тий байгаа. Тэнд байгаа хүмүүсээс хэн нэг нь тоглоё гэж уураад хоёр талаас зөвшөөрөх юм бол аль бие усны дилертэй ширээн дээр очиж 3 төрлийн үзэрнөөсөө хоёулаа нэг-нэгийг гаргаад доош нь харуулад тавина. Дилер тэрийг нь дэлгэж харуулснаар хэн нь ялагч болсноо тодорхойлж байгаа. Ялагдсан үнэ нь өнөөх 3 одныхоо нэгийг ялсан хүн шилжүүлж өгнө. Мэдээж 3 одоо дуусгачвал ялагднаа л гэсэн үг шүү дээ тий. Одоо хасагднаа л гэсэн үг шүү дээ тий. Тоглоом нийтдээ 4 цаг үргэлжлэх бөгөөд цаг дуусахад дор хаяж 3 одтой за бас анх оноогдсон 12 үзрөө бүгдийг нь тоглоод дуусгасан байж хожлоо гэж тооцогдоод Андерсонд төлөх ёстой өрөө цайруулнаа гэсэн үг. Тэрнээс гадна бас яг тэр нөгөө нэг тоглоомын танхимд нь ганц удаа мөнгө зээлэх боломжтой банкны хэсэг байгаа юм байна лээ. Тэгэхээр хүзрүүдэд дуусгаад 3 одтой үлдээд хожих нь тодорхой болсон хүмүүс цаг дуусахаас өмнө хүссэн хэмжээгээр нэг удаа мөнгө зээлээд тэрийг эндээс аваад гарах боломжтой. Эсвэл тоглолт дуусахад 3-аас дээш одтой үлдэж чадах юм бол хүзрөө дуусгасан ч 3 одны болцлоо хангаж чадаагүй хүмүүст илүү однуудаа өндөр үнээр зараад зарсан мөнгөө аваад гарах боломжтой. За сайхан зам нь бол юм байгаа заяа. Муухай зам нь болохоор тоглоомын 4 цаг дуусахаас өмнө 3 одоо гурвууланг нь алдчих юм бол хожигдно. За бас хэдэн ч одтой байсан хамаагүй бүх хүзрөө тоглож дуусгаагүй байх юм бол бас хожигдно. За бас тоглогдсон хүзэр болгон устгалд орохоос гадна тоглогчдын дунд нийтдээ хэдэн хайч, хэдэн чулуу, хэдэн даавуу одоогоор байна вэ гэдэг каунтыг нь шууд лайв апдейт хийгээд явж болохоор ялчгүй бас маттай сайн хүнд бол давуу тал гарах юм шиг байлаа. Одоо тэн тим юм байгаа, тэд энэ дээ надад ийм юм үзэр байна гэлтэй. Миний толгой бол хөрөхгүй юм байлээ гэж. Тэгээ тоглолт эхлэхээс өмнө бүх оролцогчдод Doritos тарааж өгдөг. За тэгээ мэдээж Doritos маань сайхан угаасаа хамтран ажиллаж байгаа. Тэгээд өнөөдөр хамгийн амар халуун төрөл нь болох Flaming Hot төрлийн идэх гэж байна. Бэлснийхээ голоор сайхан. За Flaming Hot ер нь бол хамгийн амар халуун нуутай. Мэдээж за тэгээд Doritos маань 8 нэрийн дэлгүүрүүдээр байршсан байсныг нь манайхаа мэдж байгаа. Тэгээ бүр саяхан би яг өөрөө чекэлж үзсэн C-үүд байршсан байлээ. GS-д судахгүй байршин. Тэгээ Carrefour-ын бүх салбарт байгаа. Миний сүлжээ дэлгүүрийн бүх салбарт байгаа. За бас Номингийн бүх салбараар байгаа юм байлээ шүү. За тэгэхээр манайхан Doritos-ийн хамтаар Red Burger-ээ үзээрэй. Ямар ч л байсан цаг нь тоологдож эхэлснээр тоглолт аль бие усаар эхэллээ. Энд тэндгүүл хожигдчингуудаа чэрүүлээд гарч байгаа хүмүүс, сандраад яахаа мэдэхгүй байгаа хүмүүс гээл янз бүрийн зөвс өрн жоох үеэр манай Кайси дээр Жан гэж нэг нөхөр ирснээ. Энд байгаа тоглогчид бүгдээрээ анх удаа ирж байгаа хүмүүс биш. Эднэрээ ихэнх нь туршлагатай тоглогчид. Үннээр тоглолт чиний ялах магадлал бага
Гингүүтээ адилхан карт гаргах юм бол тэнцээ гэж тооцоод хэн ч од хасуулахгүй гэсэн дүрмийн тухай сануулангуудаа хоёулаа тохиролцоод яг адилхан дарааллаар бүх карта тоглоод дуусгачвал хэн ч одоо асуулахгүйгээр бүх хөзрөө дуусгаад эндээс гарах боломжтой гэд горимын санал тавьж яадаг гэх юм уу да. Кайси тэгээ тэрэнд нь итгэжт юм аа. Дуудсан ширээн дээр нь очингуудаа тоглолтоо эхлүүлж байгаа. Кайси яг тохирсон ёсороо хайч үзрөө гаргахад Жаанч гэсэн хайч гаргаад эхний тоглолт айгүй өөрхөн тэнцээгээр нэгэндээ хохирлгүй дуусж байгаа. Яг энэ маягаараа нилээ хэдэн тоглолт явж дуусахад Жаан яг хэлсэндээ үрж бүгдэнд нь тэнцсэн ч нэг тоглолтын дээр мөгүүлээс нь овш чин чулуу гаргачингуудаа Кайсигаас нэг од авчвал яах вэ? Гэтэ яах вэ шууд уучлалгуугаад яана мен чин дараалын алдаа цээжилчихээ. Одоо чи чулуу гаргаад би хайч гаргаад одыг чинь буцаагаад өгчээ гингүүтээ бүр нүдэн дээр нь харуулж агаад хайчны үзрөө ууган ширээн дээр тавьдаг л та. Даанч хүзэрнүүдээ нээсэн чинь мөн нохоо ойлгомжтой л доо элби арга ашиглаад хайчны үзрөө даавны үзэр болгоод солилцсон байлгүй яах вэ? Анхнасаа л төлөвлөгөө нь ийм байсан байгаа байхгүй юу? Үлбээс нь шин царайг нь хараад байгаа. Кайси маань ингэж Жаанд скамд уулснаар дахиад нөгөө эргэн тойрны хүмүүс нь мангас болж харагдаж марагдаад тэлтрээд баахан хий марсаар байгаад ухаан алдах бөгөөд ухаан алдаад сэрэгтэн нөгөө нэг ээжийнхэнд байшинг барьцаалуулж мөнгө зээлүүлсэн багын найз Лижүүн хажууд нь ээжэдэг. Харин тий бас өрөө цайруулах гээд Кайси шиг энд ирсэн гамбилж байгаа юм байлээ. Угаасаа л Кайсигийн энд ирэх үндсийн тавьсан хүн штэ. Тэгээ Кайси Лижүүнд эхэндээ ууралж исэн ч гэсэндээ сүулдэ за яах вэ гэд мань хоёр одоо эвлэрж байгаа юм шиг байна. Уг нь бол хамтарч ажиллая гэдэг санаа гаргасан ч гэсэн чааваас бүтлэн бөксөрөө эргэцэн хоёр дурак Лижүүн болохоор нэг ход дөрвхүү үзэртөө үлдсэн. Кайси болохоор бүр ганц үзэртөө үлдсэн байгаа байхгүй юу. Гэтэл бууж өгөх болоогүй. Манай хоёр ядчил үзрөө дуусгачааг байгаа болохоор нэг арга сэддэг нь хоёр оттой өрнөө нэг ч үзэргүй үлдсэн хүн хайж олоод тэрнтэйгээ хамтарч ажиллая гэж сэтгэж байгаа. Тэр хүнээ ч гэсэн олдголдоо гэхдээ нөгөөх нь картнуудын шалгаж авах үеэрээ нэгийг нь нууцаар хулгайлчингуудаа шууд гамбилдаад хожигдчихдөг. 3 оттой болох сүүлчийн боломж нь л гэж бодсон юм шиг байлээ. Чааваас тэгээ одоо картчгүй ганцхан оттой үлдчихэж байгаа. 0-д оруулж хагаад баахан зодсон ч гэсэн чааваас та тэгээ ганц охиныхоо төлөө энд ирсэн ганц бие аав юм байлээ л дээ. Кайси маань мэдээж хүн чанартай хүн чанар нь зулгаагаад за яах вэ саяны үйлдэлийг чи уучлаад гуруула хамтарч ажиллая гэд нэг баг болж байгаамаа. Энэний нэрийг мэдэхгүй юм байлээ зүгээр гамбаа гэд нэрлэчих. Гамбаагаас манай хоёр бас нэг санаа авдаг нь гамбаа нөгөө манай хоёрын картыг шалгаж үзэхэд 4 ширхэг хайч 1 ширхэг даав байсан байгаа байхгүй юу? Ер нь бол ихэнх тоглогчдод аль болох л одоо картнуудаа тэнцвэртэй байлгахыг оролддог. Тэгсэн чинь манай хоёрын одоо тийм тэнцвэргүй баахан айж байсан болохоор гамбаа манай хоёрт бас яг итгэж өгөөгүй юм байна лээ. Өөрийг нь скамдах чинь гэж бодсон гэх юм уу да. Яг энэ логикийн сонсчингуудаа Кайси ямар нэгэн тоглогчийг маш сайн ажиглаж ямар дараалалаар тоглож байгааг нь мэдчихэнгүүтээ тэр хүн дээр очиж тоглолвол зүгээр юм байна гэж сэтгэхэд сүүлчийн хоёр тоглолтондоо чулуу болон хайж гаргасан нөхөр дээр очиж дүвэлд дуудаж байгаа. Таамаглан ч нүдэ олсноор нөгөөх нь даавуу гаргаад манай хэд нэг оцуулгаж чаддаг. Лижүүн гамбаа хоёр за ашгүй явъя гэсэн чинь Кайси нөгөө залууга дахиад нэг тулаанд дуудчихвал яах вэ? Зүгээр ч нэг дуудаа зогсчлгүй үлдсэн 3 картаараа гуруулангаар нь 3 удаа тоглоё гэд хэлцдэг. Манай 3-т 3 үзэр үлдсэн гуруула хайч байгаа штэ тий. Яг юу бодж ингэж байгаа юм болоо гэсэн чинь Кайси ингэж тамгалж байгаа юм билий. Нөгөөх нь угаасаа манай 3-т 3 карт үлдсэн байгааг нь мэдж байгаа болохоор энэ 3 карт нь яг сайхан тэнцвэртэй хайч чулуу даав 3 байгаа гэж таамаглана гэж үзээд 3-ын 3 хайч байгаа гэж бол яагаад ч таамаглахгүй гэж бодсон гэх юм уу да. Тэр нь ч ер нь бол нүдэ болоод эхний талаан дээр нөгөөх нь чулуу гаргаж ялсан ч гэсэн үлдсэн хоёр дээр нь яалтчгүй хоёулаа хайч байна гэж нөгөөх нь тооцоолгүйгээр 2 даав гаргаснаар манай хэд дахиад нэг одны ашигтай ажиллаадгалгүй яах вэ? Кайси бас тиймч тэнэг нөхөр биш л юм байна штэ ер нь бол гэснээс. Тоглоом дуусахад 1 цаг гараагүй хугацаа үлдлээ. Манай гуруулаа нэг ч хүзэргүй болсон байгаа штэ тий. Банкны эсхээс зээл авангуудаа тэр мөнгөөрөө бусад оролцогчдоос карт худалдаж авч болох юм байлээ л дээ. Гэтэ яг ямар карт авах вэ гэдэг дээрээ гаццсан байж итэл одоо бүх хүмүүст байгаа картны тоог харахад яалтчгүй даавны карт нөгөө хоёроос бага тоотой байгаад байгаа байхгүй юу? Яг энэ маягаараа тоглолт үргэлжлээд байх юм бол цаг дуусах төгөхөөр даавны карт бүр тэг болоод хамгийн түрүүнд дуусах магадaltaй гэж үзсэн болохоор Кайси банкнаас зээл авангуудаа дээрэс нь бас хүмүүст дан чулууны карт авж байгаагаа мэдэгдүүлэхгүй тулд өөр хүмүүсээс цөөхөн тооны хайч даавны карт худалдаж аваад нилээ хэдэн үнээс чулууны картыг олноор нь худалдаад авчдаг. Худалдаа авалт гэснээс Италийн залуусын загварын хамгийн эрэлттэй брэнд болох Terranova брэнд
яг одоо зуны коллекцдоо 70 хүртэлх хувийн хямдрал зарласан байгаа юм байна. Даашинзнууд 19900-аас эхэлж байгаа бол джинсэн өмднүүд 39900, подолкнууд 17900 гэх мэтчлэн үнийн дүнгээс эхэлж байгаа юм байна лээ. Загварлагаас гадна өмсөхөд бид хамгийн тухтай тааран материал, халуун өдрүүдэд салхи нэвтрэх сүлжмэл материалтай хувцснуудаа илүү ихийг илүү хямдар зуны хямдрал дуусгаас өмнө Terranovag сонгоод сайхан амжаад аваарай. Улмаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлсний дараа манай гуравт хүмүүсээс худалдаж авсан 4 даавуу, 2 хайч, за тэгээд хүмүүсээр худалдаж авахуулсан 30 чулуу гэдэг 36 картны инвентори бүрдэж байгаа маа. Одоо ер нь бол ингээ болчихж байгаа нь даавууны картнууд дуусхийг л хүлээх хүлж байгаа байхгүй юу те. Бодлогоо нэг нэлээд сони юм болдгон даавуу уг нь дуусчих ёстой штэ. Тэгсэн чинь эсэргээрээ даавуу яг нөгөө хоёртойгоо тэнцээд за бүр жоохон илүү гараад ирцэн байвал яах вэ? Төсөөлөлд байгаагүйгээр хайчны үзэр бүр амар хурдан багасаад одоо чулуу нь юусоо хөдлөхгүй болоод эхэлсэн байдیں۔ Энийг нь харж сандарсандаа Гамбаа Лижүн хоёр хамгийн хурдаараа шууд тоглоцохоосон ч хоёулаа хожигдож нэг од алдснаар тэр гурав одоо юусоо 3 одтой болоод үлдчихдэг. Даавуунууд гинэт багасгаа болцсон нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш юм байлээ л дээ. Манай эдийг ингэж чулууны карт ихээр цуглуулж байгааг нэг нөхөр анзаарчингуудаа зөрүүлээд банкнаас мөнгө зээлээд бөөн даавууны карт хүмүүсээс худалдаад авсан болж таардгийг өөрсдөө бүр манай гурав дээр ирэнгүүтээ тэнэгэл байна да та хэд энтер гэж дооёолж ийснаа угаасаа та нарт хангалттай цаг үлдээгүй юм чин эрсдэл үрээд надтай нэг удаа тоглол бид гуруула 4 одтой учраас дуусгах ёстой ганцхан л карт биднэрт үлдсэн. Бид гурав дундаасаа 3 од бооцоон 50. Та гуравч гэсэн үлдсэн 3 одоо за бас банкнаас зээлж карт авсан мөнгөнийхөө үлдэгдлийг бооцоонд 50 гэж санал тавьснаар угаасаа манай гуравт өөр арга байхгүй штэ. За шаа гэж тоглохоор болж. Кайси угаасаа өөртөө итгэлгүй байгаа юм руугаа дайрж орохгүй нь ойлгомжтой. Нөгөө гурав угаасаа тэнцүүгээс гадна тэгш тооны карттай байсан бол өөрсдөө хоорондоо тоглож картуудаа тэнцвүүсээр байгаад карта дуусгах боломжтой. Тийм байтал заавал нэг картаараа тоглох гэж тэднэр дээр ирсэн гэхээр тэр ганц карт нь илүүц болоод сондгоороод үлдсэн сондгой карт гэсэн үг шүү дээ. Өөрсдөө угаасаа ингэж сондгой карт үлдэхийг тооцоолж исэн болохоор Кайсигийн крүүтэй тоглоход давуу байж болох карта буюу даауны карта үлдээсэн байх ёстой гэдгийг нь Кайси нэвт шуфт уншсан өдөөс нь хайж гаргацсан байлгүй яах вэ? Нэмээд 3 оттой болчих. Тэгснээ бүр тэр гуравт ямар хэд хэдэн карт байгааг тооцоолоод томьёолоод мэдээд авчингуудаа чамд одоо 8 даавуу 2 ширхэг хайч байгаа. Банкнаас $100,000 зээлж надад өгөөд дээрээс нь картнуудаа бас надад өг. Үгүй бол би чамд ямар картнууд байгааг хүн болгонд зарлан шүү гэж сүрдүүлээд $100,000-оос гадна 10 ширхэг карттай болж байгаа маа галзоо. Яг энэнийхэн дараа өнөөх тоглолтын эхэнд Kaiser Scamson Jam манай хүн дээр ирэнгүүтээ өөрийнхөө 1 ширхэг одоор хэдэн хөзөр солио гэд 8 их гэдэг байхгүй юу. Kaiser угаасаа зөвшөөрөхгүй тэгсэн чинь Jam өмнөх жилийн тэмцээнд бас орж исэн тухайга хэлэнгүүтээ дахиад нэг мэдээлэл задруулдаг нь хожигдсон хүмүүс нэг юм заалыг шууд харж болдог нэг талын цонхтой өрөөнд төр төгжигдээд тоглолт дууссаны дараа тоглолтондоо амжилттай хожсон хүмүүс дундаас тэр хожигдсон хүний төлөө өөрсдийнхөө одноос төлөөд гаргах юм бол эсэн мэдэндээс гарч болдог тухай хэлдгийн. Ер нь бол ихтэй зүгээр л чи наад хоёртоо итгээд хэрэггүй. Тэр өрөөнөөс хэнч мөнгө төлүүлж гарч байгаагүй маа. Шууд тэндээсээ лабораторийн туршилтанд шилждэг юм аа. Би тэр лабораторид байсан хүмүүсийг харсан. Наад хоёроо скамдаад эндээс гараа л гэдэг мессеж өгöd байгаа. Тэрийг сонссон ч гэсэндээ Кайси бол би хоёр найздаа итгэж байна. Чи зайлаа гэд намайг зөвшөөрөхгүй штэ. Одоо ерөөсө 39 хүн чулуу 14 хүн хайж 39 хүн даав үлдээд цаг нь дуусах гээд айгүй эвгүй байгаа. Гэтэ Кайси бол нийт байгаа үзүрний тоон дээрээс бусад оролцогчдод байгаа үзрийг баг математикдаад бодсон юм шиг байлээ. Жохон хүлээж хагаад яг тоглох гэсэн чинь Жан заалны голд гарч ирэнгүүтээ. За найзуудаа над руу анхаарлаа хандуулж байгаарай. Бидний дунд цөөхөн үзэр үлдээд байна. Дараачийн өрсөлдөгч чинь чиний үзрийг нэвт шууд мэдчих магадлал маш өндөр. Тиймээс надад нэг санал байна. Бүгдээрээ хөзрөө нийлүүлж хагаад холилт хийгээд буцаагаад тарах санал. Та нар зөвшөөрнө үсттэй гэхэд өчнөө яахаа мэдэхгүй айд сандарж байгаа хүмүүст угаасаа энэ саналд таалагдсан штэ. Бөөндөө зөвшөөрж байгаа ч гэсэн Кайси бол мэдээж энийг зөвшөөрөхгүй карта өгөхгүй гэж үрийчдгийг. Тэгсэн чинь Жамуу новштэй бид нар бүгдээрээ карта олж байгаа. Чи карта олохгүй байх гэдэг чинь шудраг бус. Хэрвээ картуудаа өгөхгүй бол холилт дууссаны дараа бидний нэгэн ч та нартай тоглохгүй хоорондоо л тоглоно гэж одоо буланчаагаснаар Кайси картнуудаа өгж байгаа маа.
Ямар ч тач холилт дуусны дараа манай 3-т 32 чулуу, 34 даавуу, 3 ширхэг чулуу ирсэн байдаг. Нийт үзүрний самбар руу харсан чинь 34 даавуу гэж байгаа байхгүй. Тэгэхээр бүх даавуу нь манай 3-т байгаа гэсэн үг шүү дээ, тэ. Яг энэ үеэр нь Жан нэг ганцхан үзэртэй нөхөр дээр очсон, хоёулаа тоглоё гэд гуйцсан байж байгааг нь Кайси хараад нэг л юм биш байгаад байгааг ойлгочихж байгаа. Улмаар шууд явж очингуудаа бүхий л хүний нүдэн дээр булхайг нь илчилдэг. Жан үзэрнүүдийг холж явахдаа ямар нэгэн аргаар бүхий л даавнуудыг Кайси өгчөнгүүтээ өөрийнхөө үлдсэн ганц үзэрт чулуу авч үлдээд тэгснээ бүр нэг хайчны үзэрний буланг нь нуглаад тэмдэг тавьсан байлгүй яах вэ? Тэгээ яг тэр тэмдэг тавьсан хайчны үзэртэйгээ тоглох гээд гуугаад сууж байгаа нь нөхгүй. Кайси тэрийг илчилчингүүтээ залмих булхай санаанаас чинь би одоо залхлаа гэд надад 3 төрлийн үзэр гуруулаа байгаа. Тэгэхээр би та нарт шудраг тоглолт санал болгоё. Би ширээн дээр рандом байрлалаар нэг хайч, нэг чулуу, нэг даавуу гаргаж доош нь харуулж тавиад та нар өөрсдөө аль үзэртөө нь өөрсдийнхөө үзрээр тоглохоо шийдгэснээр хүмүүс бөөнөрөө л нэг нэгээрээ Кайситэй тоглож байгаа. Угаасаа л яг шудраг азны тоглоом болчихж байгаа шүү дээ. Тэгээ Кайсид хожигдох нь хожигдоод, Кайсиг хожих нь хожоод нэлээд тоглолт өнгөрсөний дараа манай 3 5 од 66 карттай үлдчихэж байгаа юм билээ. Яг энэ үеэр нь Жан чаваас ганц үзрөө дуусгачих гээд хинтээ чамаагүй тоглох гээд аргаа барьцсан байж байдаг. Угаасаа л булхайцныг нь хүн болгон мэдж байгаагаас гадна ганц үзрэн чулуу гэдгийг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Чулууг хожиж болох ганц үзэр буюу даав нь бүгдээрээ Кайсид байгаа. Тэгэхээр хэн ч угаасаа Жантай тоглохгүй л байхгүй юу? Энийг нь ч Кайси мэдчихсэн болохоор Жан дээр очингуудаа чамд ямар ч арга үлдээгвэ. Цаг юу юугөө дуусгах гэж байна. Амьд үлдмээр байгаа бол 8 одныхоо 5-ын бооцон тавиад бит 3-тай тоглол гэж хэлж байгаа. Угаасаа Жангийн үзэр нь чулуу гэдгийг мэдж байгаа болохоор даавуу гаргаад ялчих штэ тий. Гэтэ нэг асуудалтай юм нь манай 3 уг нь бол 66 буюу тэнцүү тооны карттай байгаа штэ. Тэгэхээр нэг нэгнтэйгээ ижил карт гаргаж хоорондоо тоглож тэнцүүлээл одоо алдахгүй гуруула картнуудаа устгалд оруулаад цаг дууссаны дараа од худалдаж аваад амьд гарах боломжтой гэсэн үг байхгүй юу? Жантай тоглож нэг даавуугаа өхүүлснээр сондгоо тооны карттай үлдээд хоорондоо тэгж одоо тэнцэх аргаа хийж чадахгүй болно гэсэн үг байхгүй юу? Тэгээ яг яагаад заавал Жантай тоглох гээд байгаа вэ гэхээр Кайси зүгээр нөгөө анх скамдуулсан өршөөгөө за бас тэ Жанд скамдуулсан зөндөө олон хүмүүсийн өршөөг өөрөө авах гайлгаа байл л дээ. Лежун гамбаа 2 яах юм бэ? Хэрэггүй штэ гэхэд та хоёр санаа зовоод хэрэггүй. Хожигдлыг би өөр дээр авнаа. Намайг хүлээлгийн өрөөнд оронгууд одноосоо төлөөд гаргаарай заа юу гэж хэлэнгүүтээ Жаныг угаасаа карта дуусгахын төлөө юу ч хийхэд бэлэн гэдгийг мэдчихсэн болохоор скамдсан бүх хүмүүсээс нь уучлал гуйлгуулад амнаас нь цус хасгартал өөрийн сайхан алгадуулаад завс тэгээд чулууг нь даавуугаараа ялангуудаа 5 одыг нь авж байгаа маа. Мэдээж за Кайси маань картнуудаа дуусгаж чадаагүй болохоор хасагдсан тооцогдоод өнөө хүлээлгийн өрөөрөө ордог. Гэтэ Лежун гамбаа 2 одоо одноосоо төлөөд гаргачих юм чинь зүгээр шүү дээ. Мөнгөний төлөөд гаргачихна үстэй те. Тоглолт яг аль бие усаар дуусаад хүлээлгийн өрөөндөө тоглогчид амьд үлдсэн тоглогчдод харагдаж эхлээд одноосоо төлөөд гаргах боломжийн одоо 10 минутын хугацаанд нээгдсэн ч гэсэн 3 од авч үлдэж чадаагүй өчнөө олон тоглогчид Лежун гамбаа 2-оос илүү однуудыг худалдаж авах гээд шавах нь ойлгомжтой. Уг нь бол Лежун би найзыгаа аврах ёстой. Та нарт зарахгүй гэж татгалзаад Кайсиг гаргахын тулд 3 од төлөхжсэн ч гамбаа хажуунаас нь орж ирж одын булаангуудаа энэ хүмүүс нэг одын $500,000 авъя гэж байна. 500,000-аас ч дээш үнээр авахд эднэр бэлэн. Кайсиг аврах гээд однуудаа өгчих юм бол чиний үрийг хэн төлөх юм? Энтэр гэж хуцтай. Яг үнэн л дээ. Гэтэ нэг муухай юм нь болохоор заяо. Нөгөө нэг жоохон охиноо ганцаараа тэжээдэг ганц би яав энтэр гэдсэн штэ. Тэр нь худлаа юм билээ. Худлаа ирсэн юм билээ. Анханасаа энэ гамбаа Лежунч гэсэн бодит байдалтайгаа нүүр тулж байгаа. Улмаар Лежун бүр Кайсигийн өмнө өвдөг сүгдөж сууж байгаад уучлал гунгуудаа найз нь ээжийг чинь өөрийнхөө ээж мэт хайрлаж хамгаалж бүхий л имчилгээний төлбөрийн төлнөө. Ээжтэй битгий санаа зовоорой намайг уучлаарай гэд однуудаа зарах гээд яваад өгдгөө. Яг энэ Кайсигийн хажуунаас хараа сууж исэн нэг нөхөртэй угаасаа ямар нэгэн үн цэнтэй юм ийшээ авч ороогүй бол хинч чамайг тоож гаргахгүй штэ гэд өөрөө болохоор уут дүүрэн мөнгө аваад ороод ирсэн юм байлээ л дээ. Хоёр найз нэрээд гаргаж авч байгаа юм.
Энэ үеэр нь дахиад өнөөх Кайсигийн өвчнөө нүдлэнгүүтээ мөнгөтэй нөхрийг цохиж авч нүдээд балай юм болдог ч гэсэн хамгаалагч нар салгаад нөгөөхийг гаргадгийн. За тэгээ угаасаа Кайсигийн төлөвлөгөөнд гэхдээ бас тэ мөнгө энтрийг булаах биш үсэн бэлээ. 3 од дор хаяж 1.5 сая доллар хүрэхээр байгаад байгаа штэ тэ. Тэгэж тооцсонгууд тэр уутанд байсан мөнгө нь яагаад ч тийм үнийн дүнд хүрэхээргүй хэмжээний бага мөнгө байгааг анзаарангуудаа ууттай мөнгнөөс өөр ямар нэгэн үн цэнтэй юм энэ нөхөрт байгаа юм байна гэдгийг ойлгоцсон байгаа. Нурууны шархны лентнийх нь голд одоо цаана нь тэ үнэт чулуунууд байсан байгаа байхгүй юу? Тэрийг нь л нууцаар булгаах гэж дайрсан юм байлээ. Улмаар саяны нөхрийг гаргасан хоёр нөхөр шууд л дахиад 3 од өгөнгүүтээ Кайсиг суллаатгалгүй яах вэ? Гарах замд нь тэнд байсан нэг ах хүү Кайсиг урд өвдөг сүгдэд суужгаад хүүгийнхээ нэр амьдэрдэг гэрийн аяг энтрийг хэлээд миний дүү ахыхаа хүүд ганцхан л зүйлийг дамжуулаад хэлээд өгч одоо хэрглэж байгаа юм хямдхан имээр солиод хэдхэн сарч гисэн илүү амьдрахаа бодоорой бас аав нь чадлынхаа ирээр хичээсэн шүү гэдэл дамжуулаад өгч гэж гуйдаг. 跑的路也跑信得到老子信。No， 一辈子拼，但是规则。给我！ Тэр үнийг суллаа. Би аавыгаа багтаа алдчихсэн. Хүүгийн чинь яг одоо юу мэдэрч байгааг би маш сайн мэдэж байна. Хүү дээрээ очив. За тэгээд кино маань энэ дүрээд өндөрлж байна да. Тэгээд шинэ байршил ер нь та хэдэд ямар ч санаж байна. Надад бол айгүй гоё цэвэрхэн байгаа зүгээр. Ард ингээ илүү дутуу юм уучихгүй ингээ гоё цагаан хаан. Нэг тийм те ингээ та хэдтэй ингээ диважингаас мэдчилж байгаа юм шиг те ингээ үр цайх гадах шиг байна. Утахгүй нар гарах гэж байна. Жохон ойр үрж ингээ кинчана. За тэгээд дараачих хавчлаар уулзтлаа. Түр баяртай. Хайртай шүү за. За сайхан амраарай. Гоё зүзүүлээрэй. Утахгүй л зэ. Хампайснаас антал чин хүлэн чи намайг санахад би хэдийн алга болсон байх